10 гаруй бичиг үсгийг хэрэгжилж ирсэн байгаа. За энэ 10 гаруй бичгийн дотор бол манж үсэг бичиг багтдаг. За манж үсэг бичгийг монголчууд яагаад хэрэглэх болов уу гэдэг бол бас улс төрийн шалтгаантай юм. Яагаад гэхээр монголчууд маань одоо харийн төрийн засаглал буюу манчин гүрний одоо захиргаанд ноёрхолд байх үед бол манж үсэг бичгийг хэрэгжилж ирсэн. Ингэхдээ манж үсэг бичгээс гадна өөрсдийнхөө үндэсний монгол бичгийг бол давхар хослуулж хэрэгжилж ирсэн. За тиймээс одоо би манж үсэг бичиг, за манж үсэг бичгийг яаж зохиосон, манж үсэг бичгийн онцлог нь юу юм, манж үсэг бичгээр их дурсгал Монголд хаана хадгалагдаж байдаг талаар тоовч танилцуулъя. За манж үсэг бичгийг бол манч нар төр тулсаа байгуулахаас өмнө бол одоо өөрсдийн гэсэн бичиг үсэхгүй байсан манч нар. За төр тулсаа одоо байгуулахаас өмнө бичиг үсэхгүй байжгаад өөрсдөө эдийн засаг, нийгмийн талаар одоо ойр харилцаатай байсан монголчуудын үсэг бичгийг хэрэглэж за албан эргээ явуулж ирсэн. Тэгээд 16 дугаар зууны сүүлчийн үеэр одоо манжийн төр бол одоо хүчрхэгчин бичиж өргөжсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор манж нарын өмнө бол одоо өөрсдийн гэсэн бичиг үсэгтэй болох шаардлага бол аяндаа тулгарч гарч ирсэн. Тэгээд одоо манж бичгийг зохиох болсон. За энэ талаар бол одоо түүхийн сурвалж бичгүүдэд бол тэмдэглэгдсэн байдаг л та. Жишээ нь Дайчин улсын тулгар төрн гэсэн бодлогын бичгийн 3 дугаар дэвтэрт бол тэмдэглэгдсэн байдгийг. За энд болохоор за манж үсгийг бол шар гахаажлын 2 сард одоо зохиовоо. Ингэхдээ одоо энэ цаг үед болохоор бүх одоо албан эргийг бол одоо монголоор өвлдөж, монгол үсэгт сургаж, монголоор орчуулж байсан учраас тайз ухаанд бол Эрдэнэ багш гагаа гэдэг 2 хүнд бол одоо зарлиг болгож монгол үсгийг хувиргаад манж үсэг болгох тугай гэсэн юм зарлиг болгосон байгаа. Энэ зарлигийн ясаар болохоор манж үсгийг зохиосон байгаа. Өөрөөр хэлбэл одоо монголчууд бидний хэрэгжилж ирсэн монгол бичгээр тулгуурлаад манж үсэг бичгийг зохиосон гэсэн үг. За манж үсэг бичгийн хөгжлийг бол эрдэмтэд 2 юм уу 3 үед бол хувааж үздэг. За ихэнх нь болохоор одоо 2 үед хувааж үздэг байгаа. За ямар 2 үед хувааж үздэг вэ гэхээр нэгдүгээрт нь бол 1599-өөс 1632 оны хүртэл хамарна. За энэ үед бол одоо манж үсэг бичиг бол монгол бичгээс гадаад төрх харагдах байдлаар бол ямар ч ялгаагүй адилхан тонкийн фука авахгүй хэрэгэн ий битгий буюу тусал бэнтгүй үсгийн бичгийг хэрэгжилж байсан. За 2 дахь үе нь болохоор 1632 оноос 1911 оны хүртэл хамардаг. За энэ үед бол одоо манж үсэг бичиг бол боловсрч ирсэн гэсэн үг. За энэ манж үсэг бичгийг боловсруулахад одоо ихэнхэн хувь нэмэр оруулсан бол одоо бичгийн түвшмэл Дахаа гэдэг хүн байдаг. За Дахаагүй бичгийн түвшмэл бол одоо манж үсэг бичиг боловсруулахын тулд өөрөөр хэлбэл одоо монгол бичгийн ижил тэмдэгтэр тэмдэглэгддэг А, У, Ö, У, Д, Т, Х түүнчлэн одоо үгийн дунд ижил бичигддэг А, Э үсгийг ялахын тулд ард нь бинт буюу бүрхий тэмдэг тусал буюу ийм цэгийг бол одоо манж үсэг бичигт одоо гаргаж ирж тэмдэглэсэн байна. Үүгээр бол одоо манж үсэг бичиг бол улам илүү боловсронгуй болсон. За түүнчлэн Дахаагүй энэ тусал бинтийг нэмэхээс гадна манж үсэг бичигт одоо тухайн үедээ гадаад хэлнээс орж ирж байсан санскрит, төвд, хятад хэлний одоо үгийг тэмдэглэхэд зориулаад 10 гаруй үсэг шинээр одоо нэмж зохиосон байгаа. Ингэснээр бол одоо манж хэлний сонгодог манж бичгийн хэл бол одоо үүсэж бүрлдсэн. За энэ сонгодог манж бичгийн хэл бол 1912 он хүртэл буюу 20 дугаар зууны хүртэл бол одоо хэрэглэгдэж байсан. За үүнд би жишээ болгоод сонгодог манж бичгийн хэлний дурсгал болох нэг талыг би та бүхэнд танилцуулъя. Энэ тал бол одоо манжаар хэлэх юм бол хааны арааха манжууи гисүми бүлэкгүй битгий буюу хааны бичсэн манж үгийн тал бичиг юм. За хэрвээ та бүхэн ингэж анхааралтай харах юм бол харагдах байдлаараа бидний одоо үндэсний бичиг болох монгол бичигтэй яг адилхан байгаа. За арталт нь нөгөө одоо Дахаа бичгийн түвшмэлгээ бид түрүү ярьсан бичгийн түвшмэлийн маань одоо нэмсэн бинт буюу тослууд нь энэ үсгүүдийн ард ялгах тэмдэг болгоод тавигдсан байгаа. За энэ бол ингээд манж бичгийн сонгодог бичгийн хэлний нэг дурсгал.
За манж үсэг бичгээр одоо бичигдсэн дурсгалууд бол хадгалагдж байдаг. За үүнд бол одоо эхний үе буюу бид өмнө нь дурдсан тусал бинтгүй манж үсгээр бичигдсэн дурсгалууд бол маш цөөн байдаг. За жишээлбэл үүнд бол Тэнгэрийн сүлдэд хааны зоос байна, Цэцэн хааны зоос байна, тусал бинтгүй үсгийн данс байна. За үүн дээр бас онцолж нэг дурсгалыг хэлмээр санагдаж байна. Энэ юу вэ гэхээр тусал бинтгүй үсгийн бичиг гэж нэг юм дурсгал байгаа. За энэ дурсгалыг зөв бичгийн тал гэж хэлж болохоор нэг юм дурсгал бий. За энэ дурсгал бол ердөө дэлхийд 4 хүн ширхэг хувь хадгалагддаг. Үүний нэг нь бол одоо манай Монголын үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагддгийг энэ ташрамд хэлэхэд бас таатай байна. За тусал бинттэй манж үсэг буюу сонгодог манж үчгийн хэлээр бичигдсэн дурсгалууд бол бас нэлээд ариун бидний үед одоо өвлөгдөж ирсэн. За ялангуяа манж нар бол өөрсдөө нөгөө түрүү хэлсэн энэ тусал бинттэй үсгийг бол өөрсдийн албан ёсны бичиг болгосон цагаасаа ихсүүлээд бол түүхийн сурвалж мөн хууль цаашин суртахуун тойл бичгийг бол одоо маш их юм эрчимтэйгээр хэвлэж тархааж ирсэн байдаг. За ийм дурсгалууд бол одоо дэлхийн өнцөг бүрд Франц, Орос, Япон, Хятад их бага хэмжээгээр ингээд хадгалагдж байдаг. За манай Монголын үндэсний номын сангийн сан хөмрөг буюу манж номын хөмрөг, Монгол судлал, Монгол гар бичмэл номын фондод бол одоо манж бичгээр бичигдсэн дурсгалууд бол чамгүй олон тооны ийм дурсгалууд хадгалагдаж байдаг. За энэ дурсгалуудаас дуртах юм бол одоо Алт улсын судар байна, Дайчин улсын хууль зүйн бичиг байна. За илтгэл шаструуд байна. Мөн одоо хааны бичсэн би түрүүн танилцуулсан бичсэн 1 хэлний, 2 хэлний, 3 хэлний, 4 хэлний, 5 хэлний ийм тавьчгууд байна. Сурах бичиг, гарын явлагууд хадгалагдаж байдаг. За ялангуяа одоо манж хэл бол өөрөө алтаа ингээд огийн хэлэнд багтдаг. Монгол хэлж ялгаагүй алтаа огийн хэлэнд багтдаг. За алтаа огийн хэлэнд багтдаг манж монгол хэлийг бол одоо хэл зохиолын хүрээлэнд байдаг алтаа судлалын салбарт одоо манж монгол хэлний харьцуулсан судалгаа, манж сурвалжаар байгаа одоо сурвалжийг олон нийтэд танилцуулах, их хүчгийн судалгаа хийгдэж байдаг. За тэгээд энэ ташрамд бол би нэг зүйлийг саналыг гэх юм уу да ташрамд бол хөргүүлье гэж бодож байна. Юу вэ гэхээр Монголын үндэсний номын санд хадгалагдж байгаа манж номын сурвалжийн бүртгэлийг жагсаалтыг бол одоо олон улсын жишгт дүүцгүй юм жагсаалтыг бүртгэлийг хийх бол шаардлага бидэрт хэрэгтэй байгаа. Энэ маань юунд хэрэгтэй вэ гэхээр үнэхээр одоо Монголд хадгалагдж байгаа энэ манж дурсгалуудыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, за энэ талын судалгааг хөгжүүлэхэд бол одоо чухал ач холбогдолтой. Хэрвээ одоо үндэсний номын сангаас ийм бүртгэлийг хийе гэх юм бол хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байгаа судлаачид бид бол энэ саналыг талархалтай хүлээж аваад хамтарч ажиллах болно. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.